Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль авилгаас ангид байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэдэг зорилго агуулдаг. Тиймээс ёс зүйтэй төрийн албыг бий болгоход хууль тогтоомжийн хэрэглээг сургалтаар дамжуулан олгох нь сайн туршлага гэж үздэг юм байна. Ингээд энэ хүрээнд бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал зөвлөгөөнд төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн сургалт орсон байна. Төрийн албаны шинжилгээний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Хууль батлагдсантай холбоотойгоор улсын хэмжээнд 2000 гаруй ёс зүйн дэд хороо ажиллаж байна. Ёс зүйн дэд хороо байгуулж тасралтгүй сургалт явуулж байгаа нь төрийн албан хаагчдын авилгалаас ангид байлгах зорилготой. Учир нь авилга албан тушаалын хэрэгт дийлэнхтэй ёс суртахуунгүй төрийн албан хаагчид холбогддог гэсэн юм а. Зүүн асуудал буюу ёс суртахууны доройтолтой албан хаагчдын хувьд бол хууль зөрчигдөх гэж юм уу, шудраг бус хууль бус шийдвэр гаргах ч юм уу байхыг бол үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл ёс зүй бол авилга ашиг сонирхлын зөрчлийг үүсгэх бол суур бас нэг ухтгүй мөн байгаа байхгүй юу? Ёс зүй даамжраад ёс суртахууны асуудал даамжраад ашиг сонирхлын асуудал даамжраад ирэхээр авилгын асуудал руу хөрөө явцдаг юм талтай. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд гарч байсан. Жишээлбэл ёс суртахууныг хуульчилдаггүй. Энэ бол тухайн хүний хүмүүжил төлөвшил гэх хандлага байдаг. Тэгвэл төрийн албан хаагчид ёс суртахууныг хууль мөрдөн биелүүлэх замаар төлөвшүүлж бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьлаа. Хувийн гарах гээд байгаа алдаа дутагдлыг одоо бид бүхэн ёс зүйн дэд хороо олж хараад тэрнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаад тэр хүнд ухааруулж ойлгуулж байвал бидний ажил гол зорилго. Тэгэхээр одоо энэ ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадахжуулах сургалтанд хамруулах эргээгээд одоо нөгөө гишүүд маань одоо сум агентлаг те харьяа нэгж болгон дээр одоо тэр ёс зүйн асуудлыг ярьдаг, хэлдэг те ийм одоо процессын хувьд ингэж явах нь бол зүйтэй юм а гэж харж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг бодит кейсээр ажиллах замаар суралцаж ёс зүйн зөрчлөө ялгадаг болж байгаа нь сургалт үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Ингэснээр нөгөө талдаа цөөн ирдэг байсан ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол ихсэх магадлалтай. Энэ бол төрийн албан хаагчдад ёс зүйн хуулиа илүү сайн ойлгож хэрэглэж эхэлснийг илтгэнэ гэсэн юм а.